Сайн байцгаана их хүмүүст үзэгчтэй манай Politic Talks дээр ээлж дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор олон улсын харилцаа судлаач Сумын оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн бас өнөөдрийн мэндийг хүргэе. Юуны урилгыг мань хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Өчигдөрхөн манай улсад Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин альчлаа. Олон улсын харилцаа судлаачийн хувьд Путиний альчлал Монгол улсад өөрөө ямар ач холбогдолтой байваа, олон улсын хэвлэл болон судлаачид Путиний альчлалын талаар хэрхэн дүгнэж байна вэ гэдэг талаар судлаачийн тань өнцгөөс яриагаа эхлэе. Тэг яг Монгол улс газраар хоёр хуурштай хэлэлдэг байгаа. За тэгээд нэг нь бол Орос, нэг нь бол Хятад байгаа. Тэгээд Оросын албаны улсын ерөнхийлөгч 5 жилийн дараа 2019 онд альчснаас хойш 5 жилийн дараа Монгол улсад альчилж. Тэгээд утга агуулгын хувьд бас очиртай иж бүрэн стратегийн түвшлэл байгуулсаны 5 жилийн өдөр ирлээ. Мөн за бас дэлхийн 2 дугаар дайны нэг хэсэг болсон алхын голын дайны 85 жилийн өдөр зориулсан бас хөрөлцөн ирлээ гэж харлаа. Яг хөө бид хөршүүлсүүд харилцсан нэгэндээ альчлах нь бас хоёр хөрш орнуудын хувьд дипломат бас гол үйл явцуудын нэг. Путингийн хувьд бас яг дэлхийд даяар өөр бас анхаарлын төвд байдаг хүн. Тэгээ яг дэлхийн хэвлэл мэдээлэл судлаачдын байр суурь бас нэлээд олон хуваагдчихэв Монгол альчилсан талаар. За нэг нь бол яг Монгол улс олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс байж Путинг хүлээн авлаа гэдэг байр суурь бол барууны болоод Европын зүгээс маш хүчтэйгээр гарч ирж байна. За нөгөө талаас бол Монгол улс бол бас Оросын хөрш гэдэг талаараа бас бусад улсууд бас зарим улсууд хүлээн зөвшөөрөөд альчилж байгаа юм бас хүлээн зөвшөөрч байгаа байдал харагдаж байна. Энэ бол нэлээд хуваагдaltaй. Тэгээ Монгол улс бас өөрөө олон улсын эрүүгийн шүүхээс бас нэлээд асуудал сүлд нь бол магадгүй зэмлэл хүртэх магадлалтай. Тэгээ тийм байдалтай харагдаж байна. Өнөөгийн зүгээр судлаачийн байр суурьнаас харахад. Яг Владимир Путиний альчлалыг бол манад бас геополитик, геостратегийн харилцаанд нэлээд ач холбогдолтой гэж харж байгаа шүү дээ. Тэгэхээр цахилгаан станц эрчим хүчний хувьд бол бид нэр Оросоос нэлээд хамааралтай байгаагийн хувьд бол шинжилсэн гэрээ хамтын ажиллагааны төсөөлөл өчигдөр ерөнхийдөө эхлэл суурин тавигдаад явж байна. Тэгээ манай Монгол улсын хувьд танилж хоёр их гүрний дүнд байгаагийн хувьд геостратегийн харилцаанд энэ мега төслүүдийг хөдөлгөх ажил дээр манай хоёр гишүүн оролцоо маш өндөр байгаа. Тэр эрчим хүчний хараад бас байдлаас гарна гэдэг үг нь засгийн газрын зорилготой боловч зорилтоосоо арай ингэдэм гажуудсан юм яваад байгаа юм шүү дээ гэдэг өчигдрийн дээр өндөр дэд хэмжээний альчлаас гарсан шийдвэрийн хүрээнд зарим судлаачид бас ярьж байна. Тэгэхээр энэ том мега төслүүдийн хүрээнд магадгүй 1.5 тэрбум еврогоор 3 дахь цахилгаан станцыг өргөжүүлэх асуудал яригдж байгаа тийм. Энийг та жишээ судлаачийнхаа байр суурьнаас манай улсад хэр ач холбогдолтой гэж харж байна вэ? Яг манай өнөөгийн эрх баригчид бас Оростой уламжлалт харилцаагаа эрчим хүч, энергийн салбарт хамтарч ажиллахаар ер нь зорж гинүдэ гэж харж байгаа. Энд бол бас 2-3 чиглэл байна. За нэгт бол нефт бүтээгдэхүүн. За хоёрт бол уламжлалт эрчим хүчний асуудал. Гуравт бол шинэ эрчим хүчний асуудал буюу атомын цахилгаан станцын асуудал яригдж байна. Тэгээд нефт бүтээгдэхүүний асуудал дээр бол бид бол экспорт нэмэгдэх хэрээр манай уул уурхай экспорт нэмэгдэх хэрээр тэр хэрээр нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэж байна. Өнгөрсөн жилүүдэд бид бол ойролцоогоор 30 орчим сая тонн нүүрс болоод бусад уул уурхай баялагийг экспортлж байсан бол өнгөрсөн жил бид 70 эдэн саяг зөвхөн нүүрсэн дээр 70 сая гаргасан байна. Тэгэхээр бол тэр хэрээр бидний нефт хэрэгцээ, нефт бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгддэг. Тэр хэрээр Оросоос бас худалдаж авах хэрэгцээ нэмэгдсэн. Өнгөрсөн үйл бол бид бас тодорхой хүндрэлтүүдтэй тулгарсан байна. Энэ бол манай уул уурхай экспортоос хамаарч, манай дэд бүтцээс хамаарч. Мөн манай ачаа тээвэрлэх боломжтой дэд бүтцийн асуудал, төмөр замын асуудал энэ дээр бас маш хүчтэй яригддаг. Энэ асуудлууд байдаг. За хэрвээ энэ жил бид бас 60 сая, 70 сая орчмыг гаргавал бас л тэр хэмжээний хэрэгцээний нефт бүтээгдэхүүн хэрэгтэй болно. За энийг Оростой тодорхой түвшинд тохирлоо гэж бол харсан. Өчигдрийн альчлалаар бол 5 гэрээ байгуулсны 2 нь 3 нь
эрчим хүч, нефть бүтээгдэхүүний асуудал байсан. Нэг нь бол одоо онгоцны түлшний асуудал. За нөгөөх нь зүгээр энгийн нефть бүтээгдэхүүний асуудлууд байсан. Тэр энэ дээр бол өнөөдөр хэдийгээр Орос Украины дайм болж байгаа хэдий ч Орос улс Монгол улсад тасралтгүйгээр найдвартайгаар нефть бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэг амласан. Тийм бас одоо ярилцэл өрнөлөө гэж харсан өчигдөр. Хоёрт болохоор эрчим хүчний асуудал. За эрчим хүчний асуудал дээр бид нэг ойролцоогоор 350 орчим мегабайтын эрчим хүч Оросоос импортлдог байгаа жилдээ. Тэгээ тэр хэрээр одоо Оросын бас одоо ерөнхийлөгчийн айлчлалын бас энийг бас бид баттай нийлүүлнэ гэдгийг бас илэрхийлж байгаа гэж харсан Оросын тал. За иймэрхүү байдлаар Оростой бас эрчим хүчний импортын асуудал, Монголын импортын асуудлыг бас шийдсэн. За мөн хэрвээ ингээд Оросоос импортлоход нэлээд төвөгтэй байгаад бол дотоодын эрчим хүчний асуудалд бас одоо дэмжлэг үзүүлээ гэдэг байдлаар орж ирж байгаа. Гэхдээ мэдээж таны хэлж байгаа ш 1.5 тэрбум байна уу? Тэр их өртөгтэйгээр энэ одоо цахилгаан станцыг, цахилгаан дулааны станцыг өргөтгөж шинжлэхийн зөв үү буруу юу гэдэг дээр бид бол тооцоо судалгаа одоо бас нарийн тийм шинжилгээнүүд хийх хэрэгтэй болов гэж харж байна. Энэ бол нэлийн одоо зүгээр энгийн тооцоогоор харахад бол нэлийн өртөгтэй байгаа. Яг Оросын талын одоо экспортын зээл гэж ойлгож байгаа. Би бол 100 тэрбум рублийн зээл тэрнийг хувирахаараа 1.3-аас 1.5 тэрбум евроор төгсөж гэж харж байгаа. Тэгэхээр яг тэр талаас бас харахаар бас тодорхой төвшөнд бас байж байгаа. Гэхдээ яг бид ингэж маш их мөнгө төгрөг зээлж тийм ингээд эрчим хүчний асуудлаа ингэж шийдэх нь зөв буруу гэдэг дээр бас бид бол нийтийн ойлголт одоо олон зүйл дээр бас санал нийлэх хэсгийг бас ярих хэрэгтэй байгаа. За гуравт бол эрчим хүчний асуудал дээр атомын цахилгаан станцын асуудлыг ярьж эхэлсэн байна. Росатомын дарга, тузын дарга бас өчигдөр хэвлэл төгсөн ярилцлагыг харж байхад бол Монголын шинэ нийслэл хар хойронд 220-оос 330 мегабайтын одоо атомын бага уурын цахилгаан станц барих талаар Орос Монголын талтай тохирсон. За бид бол өнгөрсөн хавар энэ асуудлыг шийдсэн гэж ярьж байна лээ. Тэгэхээр яг өнөөдөр бол бас альчлалын хүрээнд бас тодорхой уулзалтууд хийж яана гэж харсан. Тийм байна. Эрчим хүчний асуудал дээр бол Оростой бол уламжлалт харилцаатай. За бас шин тутам бас харилцаануудыг хөгжих асуудлууд ярьж байна. Гэхдээ бид бас одоо Монголын дотоодын хууль тогтоомж бусад асуудлуудыг бас шийдвэрлэж эдгээр асуудлыг шийдэх болов гэж харж байна. Энэ жил Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дэд хэмжээний уулзалтаар манай 3 орны өдөр төртөө уулзалт болсонгүй гэж та бичсэн байсан тийм. Тэгэхээр 2022 онд хамгийн сүүлд 3 орны одоо төрийн тэргүүнүүдийн уулзалт хийгдээд нийт 2 жил хийгдэг. Энэ магадгүй Украины дайнтай холбоотой ч юм уу улсын харилцааны өөрчлөлтөөс хамаарат тийм. Тэгэхээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр яригддаг байсан тэр гэрээ хилцлүүд жишээ нь тий одоо энэ удаагийн айлчлалаар бас болоод магадгүй тэр үрээнд ярьж чадаагүй асуудлууд энэ удаагийн айлчлалаар нөхөөдэй гэж бас харах өнцөг байгаад байгаа судлаач хүний хувьд. Тэгэхээр одоо магадгүй дараагийн одоо айлчлал нь 9 сарын 6-ны өдөр Хятадын одоо дэд дарга ханж манай улсад айлчлах гэж байна тий. Тэгэхээр энийг одоо ингээд нөхж байгаа юм шиг араас явж байгаа төрийн өндөр дэд хэмжээний айлчлалууд магадгүй бид нар урд төршөөсөө ханжууны айлчлалаас бид нар юу авч үлдвэл илүү зохимжтой юм бэ? Тэг яг би бол нөгөө Оросын бодлогыг нэг жоо хурцлуулаад ярьчих. Орос бол ер нь бол одоо Аз руу чиглэсэн бодлого нэлээд хүчтэй явуулж байгаа хэлбэр байна. 2024 он гараад одоо Хойд Солонгос, Вьетнам, Хятад, Монгол, за Узбекистан, Беларусь гэх мэт яг одоо ер нь бол Евразийн ихэнх улсууд руу айлчлалаа. Тэр бол Оросын бодлого ер нь Аз руу чиглэсэн байна гэдэг бол эндээс харж байна. За энд бол Монгол бас багтж байгаа гэдэг бас хэлье. За юм байна. За мэдээж нөгөө Шанхай хамтын ажиллагааны уулзалтын үеэр Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх болоод Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин уулзсан байна. Тэнд бол тодорхой асуудлуудыг ярьсан. За уран талтай уулзалтууд болоогүй боловч гадаад хэргийн сайдуудын уулзалтууд бас болсон. Ер нь бол одоо Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын асуудлыг нэлийн хүчтэй тавьж байгаа гэж ойлгосон. Оросын талаас ч гэсэн, Монголын талаас ч гэсэн, за Хятадын тал ч гэсэн бас тодорхой анхаарал
тавьж байгаа хэлбэр нь бас байгаа. За энэ удаагийн бас хүрээнд бол одоо ханжин Бүгднамт Хятад улсын дэд дарга бол Владивостокт Оросын албаны улсын дорны эдийн засгийн чухлаанд оролцоод буцах замдаа Монгол улсад айлчлахаар байгаа. Тэгээд Монгол улсад айлчилж байгаа хэлбэр нь бол илүү символик хэлбэртэй. Одоо яг Монгол улс Хятад улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн болж байна. За мөн найрсаг харилцаа хамт ажиллагаа найрсаг харилцааны хамт ажиллагааны гэрээний бас 30 жилийн болж байгаа. За мөн бид бас ижбүрэн стратегийн төвшлэл байгуулсны 10 жилийн тохиож байгаа. Мөн Шижинпин дараа бас альчилсны 10 жилийн хойч гэдэг юм. Эдгээр олон баяруудад одоо үйл явдлууд, тэмдэглэлт үйл явдлуудыг тохиолдуулан эдийн дарга альчилж байгаа. Энэ эдийн дарга 2008 онд нэг альчилж ирсэн дэд дарга. За мөн 2019 онд Манцишан дарга альчилж ирсэн. За одоо ингээд 5 жилийн дараа ханжин дарга Бүгднамт Хятад улсын дэд дарга ирчээ. За ханжин дарга бол Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын орны гишүүн байна. Тэгэхээр одоо 7 гол гишүүний нэг гэсэн үг. Тэгэхээр бол улс төрийн одоо маш ранг өндөртэй бас хүн байгаа Хятадтай. За тэгээд мөн Монгол Хятадын харилцааг бас онцолж ач холбогдол өгч одоо Монгол улсад альчилж байна гэж харж. За мэдээж хүлээж байгаа хүлээлтүүд бол байна. Гурван улсын хамт ажиллагааны хүлээлтүүд байна. За мөн Монгол Хятадын хамт ажиллагааны хүлээлтүүд байна. Улс төрийн эдийн засгийн харилцаануудын бас ойлголцлууд байна. Тэгээ мөн Монгол улсын одоо удирдагч нартай уулзахаар төлөвлөж байгаа гэдгийг илэрхийлсэн байсан. Одоо чинь бүс ба зам хөтөлбөр гэдэг юм уу Хятад улсаас тийм манай Монгол улсад одоо хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа хатан болон зөөлөн дэд бүтцийн төслүүд бас нэлээд явж байгаа тийм. Одоо манай Монгол улсын хувьд гэхэд 90% одоо уул уурхайн экспортын 90% нь бүгд найрамдах Хятад ард улсаас хамааралтай явж байгаа. Тэгэхээр энэ тал дээр магадгүй бид нар харилцаа за эдийн засгийн коридороо илүү сайжруулах асуудлын хүрээнд ямар санал дэвшүүлэл магадгүй манад ашигтай байж болохоор харагддаг байдаг Хятад судлаачийн хувьд. Яг одоо засгийн газрын мөрөө хөтөлбөрт ч орсон байгаа тийм бомтын сэргэлт. Бомтын одоо оролт гаралтыг нэмэгдүүлэх, дэд үтцийг сайжруулах, за мөн төмөр замын холболтыг сайжруулах гэдэг асуудлууд байгаа. За эдгээр асуудлуудаа шийдвэрлэл Монгол Хятадын худалдаанд бол томоохон асуудлууд бол гарахгүй байгаа. Одоогор. За бид бол өнгөрсөн жил бол 70 сая тонн ус экспортлсон. За мөн бусад одоо экспортын баялагуудыг бас гаргаж байгаа. За мөн одоо цаашлаад бол газрын хуур элемент, за ураны асуудал дээр бас хамт холбооцоотой гэж бас харж байгаа. За өөр бол цэсийн бас хамт ажиллагаанууд байна. За төмрийн өдөрч бас байгаа. Тэгэхээр энэ бол их уул уурхайг бас нэмийн хүртэх шингэсэн тийм үйлдвэрлэл хөгжүүлэх бас бололцоонууд байгаа. Тэр тал дээр аль альтлаа анхаарч хөрөнгө оруулалт стратеги ойлголцлоо нэгдүүлэл хөгжил бол цаашаа бас нэлээд хөгжих болцоотой байна. Өнөөдөр бол яг бид бол өнгөрсөн жил бол 17 орчим тэрбум долларын худалдаа хийсэн байгаа Хятад улстай. За ер нь ойрын 2 жилдээ бид 20 тэрбум доллар хүрэх байх. За тэрнээс цааш одоо бид цаашаа яаж хөгжих юм, чөлөө худалдааны хэлцээр байгуулах юм уу? За мөн тодорхой салбарт бид яах ёстой юм? Яаж хамтрах ёстой юм? За бидний хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг авах уу, махах уу? За эсвэл малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг бас авах уу гэдэг дээр бас тохирох уу? За мөн гурван улсын хамтарсан хийн хоолой асуудал дээр юм хитэн тал барь суурь илэрхийлэх үү? За мөн өөр одоо төмөр замын асуудлуудыг төмөр замын шинтгэлийн асуудал дээр оролцох уу? Тэр гэдэг бас том асуудлууд байгаа гэж харж байна. Одоо хийн хоолой асуудал яригдаад байгаа дээр бас надад нэг тодруулах зүйл байна л та. Жишээ нь одоо засгийн газар өөрийнхөө мөрөө төлбөрийг батлахтаа бас хийн хоолой асуудлыг орхидууллаа гэдээ олон улсуудаас маш их шүүмжилж бичиж байна манай Монгол улсыг. Тэгэхээр хийн хоолой асуудал ер нь ямар төвшөндөө явж байгаа энэ талаар танд мэдээлэл байна уу? Яг одоо Оросын эрчим хүчний сайд буюу нөгөө Оросын шадар сайд. Новакийн хэлж байгаа, Алексей Новакийн хэлж байгаа бол энэ бол бид бол нэлээд ойртцсон гэрээ байгуулах төвшин дээр орж орж байгаа. За тохиролцохгүй байгаа нэг 2-3 техник асуудал. За үнийн асуудал байгаа. Гэт ярьсан байгаа. Эдийн талч гэсэн бас энэ асуудалд бол бид бас нэлээд ойртсон гэдээ илэрхийлж байгаа. Гэхдээ бас Хятад бас олон альтернатив сонголт байгаа гэдгийг илэрхийлээд байгаа. Жишээ нь Казахстанаас авах болцоотой
Туркменстаны одоо Төв Азаас холбох, Төв Азаас Хятадтай холбох 4 дахь хоолойг барьж болно гэдэг ч юм уу. Одоогор бол 3 хоолойгоор холбогддог. 4 дахь хоолойгоо бас барьж болно гэдэг ч юм уу. Энэ сонголтууд ярьдаг. За мөн LNG буюу шингэрүүлсэн байгалийн хийг одоо бас бусад улсуудаас авалцаатай гэдгийг бас илэрхийлдэг. За мөн Катартай ч гэсэн өнгөрсөн жил бас 27 өнгөрсөн жил бас нэлээд том хэмжээний байгалийн хий бас дийл хийсэн байна. За мэдээж энэ бол одоо Мьянмараар дамжиж авах тийм бас болцоонууд байгаа да. Тэгэхээр бол Хятад бас өөрийнхөө эрчим хүчний аюул байдлаа бодолцож бас эдгээр асуудалд бас нэлээд боломжтой харилцдаг байна. Тэр энэ бол яг улс төрийн ойлголцлын хувьд бол аль аль нь ойлголцсон байна. Тэгээд Путин бол нэлээд одоо Орос Хятадын талыг бол нэлээд шахаж бас энэ гэрийг хурцсах сонирхлоо илэрхийлдэг. Монголд бас ирээд бас энэ асуудлыг бас ярьж илээ өчигдөр бол ер нь бол бид бол боломжийн үнээр өгсөн одоо байгалийн хийг та бүхэн бас ашиглах болцоотой шүү дээ гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр бол ер нь бол эхлээд Орос Монголын хоорондын одоо энэ хоолойч юм эдгээр зүйлүүд бас нэлээд хурдтай эхлэх юм байна гэж харж байгаа. За тэрний дараа бол Монгол Хятад холбогдох юм уу, Орос Хятад холбогдох тэр хэлбэр нь бас цаашаа үргэлжлэх тийм юмнууд харагдчихэв. За уул уурхайн дэд сайтын нөгөө улсын хурлын танхимд хэлснээр бол бид бол 5 под станц буюу 5 дэд станц барих одоо тийм сонирхолтой байгаа. Тэр нь бол яах вэ гэвэл ойр орчмын 5 суурин хотуудад одоо байгалийн түгээх, байгалийн ашиглах тэр болцоог хангана гэдэг л тийм зүйл байна гэж ойлгосон. За миний ойлгож байгаа бол Дарх Эрдэнэт, Улаанбаатар, за Чойр гэх юм, Сайшаанд гэх юм тэр газруудад байгалийн хийг ашиглах болцоотой байна. Тэгээд эдгээрт под станцууд барих сонирхолтой байна гэдэг илэрхийлж байна гэж ойлгосон. Тэгэхээр ер нь бол хамгийн түрүүнд энэ 3 улсын одоо байгалийн хий хоолой асуудал бол эхлээд бол Орос Монголын одоо байгалийн хийн хоолой дамжуулах дэд бүтцийг барихаас эхлэх юм байна гэж харж байна. Энэ бол Оросч бас тэр талаас бас нэлээд түлхэх байх гэж харж байна. Энэ одоогийн уулзалтын дээр ч гэсэн бас тодорхой уулзалтууд хэвлэлийн бах хурал дээр бас Путин ерөнхийлөгч бас энэ талаар мэдэгдэж байна гэж харсан. Тэр магадгүй тэр нь одоо 2-5 гүрний шийдрээс нэлээд амралтаар манай засгийн газар өөрөө хаашаа хөдөлгөө гэдэг шийдвэр гаргах гэдэг юм тий. Тэгээ энэ жилийн хувьд бол манай Монгол улсын хувьдас харьцангуй онцлог жил боллоо. За өнгөрсөн жил ч гэсэн мэдээж хайлайт хийхээр онцлог жил байсан тий. Роми Пап Монгол улсад альчлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө альчлаа. Энэ жилийн хувьд ч гэсэн төрийн өндөр дэд хэмжээний альчлаад үргэлжлээд явж байна. Тэгэхээр 2024 оны та олон улс судлаачийн хувьд ерөөхдөө ингээ бүхэлдэн том зэргээр нь харуул одоо манай геостратегийн харилцаа, за гадаад харилцааны төвшин өөрөө ямар байваа нэгтгэн дүгнвэл. Тэгээ ер нь бол яг бид бол одоо бараг л бүх стратегийн төвшүүдээс зочин хүлээж авлаа. За голлууд ярил одоо бид бол Оросын ерөнхийлөгчийг авлаа. За Хятадын дэд даргаыг авч байна. За Америкийн төрийн департаментийн сайд Блинкенийг хүлээж авлаа. Тэр бол одоо бид бол 3 том түншээсээ бол зочин хүлээж авч байна. За Европын тодорхой орнуудаас хүлээж авч байна. За мөн Турк ирэх бах гэсэн тийм сонирхлууд харагдаж байсан. Оноос өмнө. Тийм Японы бас ерөнхий сайд ирэхээр байсан. Бас тодорхой Японы дотоодын асуудлаас болоод ирч чадаагүй байгаа. За ингээд харахаар ер нь бол бид бол бас маш их олон зочдтой за өөрсдөө бас боломжийн хэрээр бас гадаашаа зорчсон тийм жил байлаа. Тэр өчигдөр жишээ нь Владимир Путины альчлал үеэр Монгол улсын дэлхийд дахинд маш их шүүмжилж байна л да. Ялангуяа хэвлэл мэдээлэл хэрэгслэр те нүүбийн гишүүн орныхоо хувьд гишүүнийхээ үүргийг биелүүлсэн гэж гэдэг юм уу. Яг энэ тал дээр бид нар одоо жишээ нь улсын өөрийн үндэсний эрх ашиг аюулгүй байдал гэж байгаа те. Энэ тохиолдолд бид нар жишээ нь ингээ хөштөг найрсаг харилцаагаа бэхжүүлж явж байгаагийнхаа хувьд өчигдрийн манай одоо хөрөлсөх ерөнхийлөгч одоо үгэндээс дурддаглаа шүү дээ. Бид нар найрсаг хөршөөгөө дэлхийн их тайвны төлөө одоо юм шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна гэж. Энэ тал дээр чинь манай төрийн удирдлагуудын барьж байгаа геополитикийн бодлогч гэдэг юм олон улсын харилцаанд нүүбийн гишүүн орныхоо хувьд үүргээ биелүүлж байгаа эсвэл биелүүлж байгаа гэдэг дээр та жишээ нь ямар байр суурийг илэрхийлэх вэ? Яг ер нь бол бид өөрийнхөө одоо гол бичиг баримтуудын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэж харж байна. Нэг бол одоо үндэсний аюулгүй байдлын үзлээр хөдлөл, гадаад удирдлагын үзлээр хөдлөл дээр
бид хил залгаа 2 хөрштэй найрсаг одоо дипломт үйл ажиллагаа явуулна гэсэн байдаг. Тэгээд тэндээс харуул одоо Монгол улс бол яг хуулийнхаа дагуу за эдгээр улстай бас найрсаг харилцахаар хичээж байгаа хэлбэр байгаа дипломт үйл явцаа хийж байгаа. Тэгээд энэ бол нэг тийм. За мөн бид бас одоо дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүн. За бид бол бас хамтын нийгэмлэгт оролцсноор бас өөрийнхөө байр суурийг илэрхийлэх болцоотой байна. Яг нь өнөөдөр дэлхийд даяар дайны асуудал нэлээд хүчтэй. Өдөртөд байгаа учраас өнөөдөр одоо Путиний альчлал дэлхийд даяар маш их анхаарал татж байгаа юм л да. Тэгээ Монгол улс ч бас энэ талаар бас тайлбарлах бас болцоонууд бол байгаа л гэж харж байгаа. Яг бид бол 2019 онд Оростой бас ижбүрийн стратегийн туршлагын гэрээ байгуулсан. Энэ бол бас гэрээ. Гэрээ учраас бид бол бас Оростой найрсаг байх хэрэгтэй байгаад байдаг. За мөн мэдээж бид арчилсан улс одоо эсэргүүцэл, тэмцэл, за үүсэн ядах тэр сонирхлууд бас байх хэрэгтэй. Янз янзын дуу хоолой бас гарах хэрэгтэй. Тэр бас гарсан гэж ойлгож байгаа. За тэр талаасаа бол тийм л. Өнөөдрийн одоо хөрсөх ерөнхийлөгчийн хэлсэн үгийг харахад бол ерөнхийдөө их тайван бид бол бас дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүн шүү. Бид бол бас өнөөгийн манай геополитикийн нөхцөл байдал, газар зүйн нөхцөл байдал эдгээр зүйлээс хамаарч эдгээр зүйлүүдийг хийж байгаа шүү гэдгийг илэрхийлж байгаа. За мөн олон улсын иргэн шүүгч гэсэн бас манай нөхцөл байдлыг ойлгох. За бид бас нөхцөл байдлаа тайлбарлах болцоотой байгаа болов гэж харж байна. Хоёрт бас олон улсын иргэн шүүх хүн бас одоо шууд одоо өөрийн зэвсэг хүчинтэй ч гэдэг юм өөрийн цагтаатайгаар одоо бусад улсад нөгөө гүйцэтгэх ажиллагаа явуулдаг тийм байгууллага бас биш ба. Тухайн улсыг одоо өөрсдөө энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж шахдаг ба. Тэгээд дипломат хариуцлагууд, дипломат одоо зэмлэл одоо хүртэх магадлалтай. За тэр талаасаа л боловч яг өөрийн зэвсэг хүчинтэй өөрийн цагтаатайгаар тэр асуудлыг шийдэж чадахгүй л байгаа юм л да. Аль аль нь бол одоо нэгнийхээ нөхцөл байдлыг бол ойлгож байгаа л гэж харж байна. Одоо та ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ? Одоо би илүү тийм юу тал руу ажиллаж байна да. Төмөр замын болоод шхабын талаар бас нэлээд судалгаанууд харж байна. Магадгүй сая та яриандаас дурдлаа шүү дээ. Шхабын энэ жилийн уулзалтын тухайд те хэдий төрийн тэргүүнүүдийн уулзалт болоо гэжсэн гадаад харилцааны сайдуудын уулзалт болсон гэдэг. Өнгөрсөн жил магадгүй тэр нь ингээд гадаад харилцааны дэд сайдуудын түвшинд явжгаад энэ жил л гадаад харилцааны сайд нарын түвшинд боллоо гэж те. Цаашид тэгвэл одоо магадгүй Орос Украины дайнаас үл хамааран 25 оны Шхабын уулзалт одоо ямар болох бол гэснийг тэм дүр зургийн төсөөлөл танд байдаг юм. Энэ номер 10 сард одоо Пакистанд Шхабын төрийн тэргүүн нарын уулзалт бол. За тэгээд тэр уулзалтаар бол манай ерөнхий сайд, Хятадын ерөнхий сайд, за Оросын ерөнхий сайд нар гурвалсан уулзалт хийж магадгүй байна. За энэ бол одоо шинэ формат гарч ирэх магадлалтай. За илүү гүйцэтгэх удирдлага тал руугаа, засгийн газрын гүйцэтгэх удирдлага тал руугаа гурван талын уулзалт хийх болцоотой харагдаж байна. За хэрвээ энэ уулзалт бол бас одоо гурван талын одоо эдийн засгийн коридор, за дөрөвний дөрвсөн том мега төслүүд бас асуудлаа шийдэх болцоотойгоор илүү төрийн тэргүүний түвшинд бол одоо ер нь зарчмаа тохирдог бол засгийн газрын түвшний тэргүүнд бол тэнд бол илүү гүйцэтгэх, илүү шийдвэрлэх асуудлаа цаашаа явдаг. Тэр тал руу бид форматаа хөтлөх тийм нөхцөл байдал харагдаж байгаа. За мэдээж би бол өөрийнхөө өгүүлэлтэд дурдсанаар бол нэг талын бол дэд сайдын түвшнээс харилцаа, гадаад хэргийн сайдын түвшний харилцаанд очиж байна гэдэг бол нэг бодлын түвшин. Нөгөө талын төрийн тэргүүн нарын уулзалт 2-3 жил дараалж болоогүй бол энэ бол бас бидний хувьд бас анхаарах том асуудал бол байгаа гэж харж байна. Дээд зарчмаа тохирохгүй бол доошоо гүйцэтгэх үйл ажиллагаа зарчмууд, бусад зүйлүүд бас тодорхой хөдлөхгүй байх магадлалтай байна. Тэр эдийн засгийн өгөөжийн хувьд ч гэсэн шийдвэр гаргалтын дээр супер топ левелийн түвшинд уулзж иж байна. Тэрний зарчим яваад тэрний дараа илүү нөгөө гүйцэтгэх, илүү бодит төслөө шийдвэрүүд гаргах болцоотой болох гэж харж байна. За өнөөдөр ингээд миний ярилцлаганд цаг зав гаргаад хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Танд бас их баярлалаа. Намайг бас урьж оролцуулсан их баяртай. Бас сонирхолтой асуулт
өнгийн ярилцлага хийсэн их баяртай байна. Тэгээ таны цаашдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд өндрөөс өндөр амжилттай хүсье. За их баярлалаа. За баярлалаа. Энэхүү манай Politics Hacks гэдэг ариг ээлж дугаар өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор Хятад судлаач, олон улсын харилцаа судлаач Сумья оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.